Сайн байна уу жолооч ах нараа. Танд захидал очих өдрийн мэндийг хүргэе. Бид нар замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар хичээл заахад оролцож өөрсдийн санаа бодлоо солилцож байгаа юм аа. Та замын хөдөлгөөнд оролцохдоо машинаа сайн янзалж анхаарал болгоомжтой явахыг уриалж байна. Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь таны ч бас миний ч амин насанд аюулгүй. Таач бич 50 орчинд байна. Зарим тохиолдолд хүүхдүүд биднэр дүрм зурчдаг учраас та нар минь биднийг уучлаарай. Захидал бичсэн 4-р ангийн сурагч Цэцэгмаа. Надад өнгөөх чичээс удаан би гэж бичүүлчих. Өө чи яасан өдөр өгдөө жоох өгдөхэд ардаас дугаар тусаач. Байна уу? Би номын сан дээр штэ. За. Юу байх те 50-да? Уцаар ярьж болохгүй шүү, гарч яриад. Уучлаарай. Цэцэрлэгийн шинжилсэн хөтөлбөрт хүн нийгэм хичээл нь бол ерөнхий 4 чадварыг эзэмшихэр байгаа. За үүнд болохоор харилцаа хамтран ажиллах, асуудлыг шийдвэрлэх, нийгэм түүхийн үйл явцыг мэдэх ойлгох, үн зүйлсийг эрхэмлэх чадваруудыг эзэмшихэр байгаа. Энэс бол бид хэдийн ийм бэлтгэсэн DVD хичээл нь болохоор харилцаа хамтран ажиллах, асуудлыг шийдвэрлэх чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Тэгээд харилцаа хамтран ажиллах ерөнхий чадварыг эзэмшихийн тулд өөрийн санал бодлоо биедан илэрхийлж чаддаг, бусдыгаа сонсдог, өөрийнхөө бодлыг өөр өнцгөөс илэрхийлж чадах юм чадваруудыг бол хөгжүүлэх байгаа. Асуудлыг шийдвэрлэхэд бол янз бүрийн маргаантай асуудлыг өөрийнхөө өнцгөөс харж эцсийн дүгнэлтэнд хүрэх ийм чадваруудыг бол эзэмшүүлэх зорилготой. Тэгээ манай энэ DVD хичээлийг үзснээр бага ангийн багш нар хэлэлцүүлэг хичээлийг хэрхэн зохион байгуулах, хэлэлцүүлгийг ямар арга хэлбэрээр явуулж болдгийг, ямар тохиолдол дээр хүүхдүүд маань яаж харилцаж хамтран ажиллах вэ, ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг бол олж харах юм. Манай сурагчид маань
хилцүүлэг хичээл хэрхэн оролцох ёстой, өөрийнхөө үзэл бодлыг яаж илэрхийлэх вэ, ямар нэгэн төр бодит үйл явдлыг өөрийнхөө өнцгөөс бусдад ойлгомжтойгоор илэрхийлж сурах, одоо харилцан ярианы аргаар өөрийнхөө ярих чадварыг хөгжүүлэх боломжтой. Тийм учраас манай энэ бэлтгэсэн DVD хичээл бол багш нарт одоо бас хилцүүлэг хичээлийг хэрхэн зохион байгуулах, хүүхдүүд болохоор хичээлд хэрхэн яаж оролцож болох вэ гэсэн зорилготойгоор хийгдэж байгаа. За баг боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологиг ашиглах нь төслийн хүрээнд күн нийгэм хичээлээр Баян хонгор, Булган, за Ховд, Хинтээ аймгийн одоо баг боловсролын багш нар 4 цахим хэрэглэгдэхүүн бэлтгэсэн байгаа. За эдгээр цахим хэрэглэгдэхүүнийг бэлтгэхдээ тэр күн нийгэм хичээлийн одоо агуулгыг сурагчдын өөрсдийнх нь амьдралд оруулж ирж элементарчлах, улмаар түүнд хүүхдийн оролцоонд түшгэлж одоо өөрөөр хэлбэл агуулгыг арга зүйн шинжилтээр уялдуулан зааж болох тийм л хувилбарыг одоо хүргэхийг хичээсэн байгаа. За Хинтээ аймгийн баг бол олон нийтийн газар бие авч явах ёс гэдэг сэдвийг тохиолдол шинжилүүлж тэр шинжилгээгээ бол хилцүүлэг хийлгэх замаар одоо хүргэхийг хичээсэн байгаа. Энэ күн нийгэм хичээлийн агуулгыг эхлэл өрнөл төгсгөл бүхий өгүүлэлгээр дамжуулж тэр өгүүлгийн баатруудаар дамжуулж хүргэж чадвал үндсэн сэдвийн агуулгаа одоо ойлгуулахаас гадна хүүхд төрийг хөгжүүлэх зорилттой хэрэгжүүлэх одоо боломжтой гэдгийг хэлэх байна. За ингээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.